За сайн байна уу, энэ удаагийн подкастаар Америк улс төртэй нэлээд холбоотой нэг хүний дурсамж номын төвчлийг хүргэе. Энэ бол Kash Patel хэмээх хүний бичсэн дурсамж юм. Kash Patel Америкийн хууль зүйн байгууллагуудад өндөр албан тушаалууд ташиж байсан хүн бөгөөд тэрбээр хэдэн сарын өмнө холбооны мөрдөх төвчөөний захирлаар томилогдоод байна. Дэлхийн дахны байдал нэлээд хөдөлгөөнтэй байгаа энэ цаг үед Америкийн улс төрийн талаараа арай илүү их ойлголттой байх нь хүнд жилүүдэхгүй бизээ хэмээн бодож байна. Тийм болохоор Америкийн улс төртэй холбоотой энэ хүний номын төвчлөлийг оруулахар шийдлээ. Бичлэг эхлэхийн өмнө сануулгах сувг бичлэгүүд маань таалагдсан бол лайк, саб дарахаа битгий мартаарай. За ингээд бичлэгтээ оръё. Төр засгийн гангстерууд тэмээх гарчигтай энэ номоо тэр өнгөрсөн 2024 оны 8 сард хэвлүүлсэн нь Нью-Йорк Таймс-ийн бестселлер болжээ. Номондоо тэр Америкийн төрд өндөр албан тушаал хашиж буй хүмүүс нэгдсэн фракц болон Трампын эсрэг зохион байгуулалтад ажилласныг номондоо илчилсэн байна. За ингээд түүний дурсамжаас хүргэе. Номдоо тэр инхүү бичжээ. Энэ номыг минь худалдаанд гаргахгүй гэж төрийн гангстерууд ихээхэн хичээж хармаасанд гайх зүйл үгүй бизээ. Харамсалтай нь энэ номыг хэвлүүлэхэд би тэднээс зөвшөөрөл авах ёстой байсан юм. Төрд улсын нууцтай холбоотой өндөр албан тушаалууд хашиж байсан хүмүүс ер нь ном хэвлүүлэхийнхээ өмнө төрийн холбогдох байгууллагуудад гар бичмлээ үзүүлж хасад танахаа тануулж зөвшөөрөл авдаг юм. Энэ ч үднээс төрийн 9 агентлаг яамны өвөө олон албан тушаалтан энэ номыг минь хэвлэгдэхэд саад хийхийг оролдож гар бичмлээ өгчхөөд байхад минь хариу өглөө бараг 8 сар уйсан юм. Уг нь ердөө 3 сарын дотор хариу нь гардаг ажил шүү дээ. Тиймээс би зөвшөөрөл өгөхгүй байна гэж хүүхд нэхэмжил гаргасны дараа л Батлан хамгаалах департамент гар бичмлээ хэвлүүлж болно гэсэн зөвшөөрөл надад өгсөн юм хэмээн тэр номынхаа өмнөх үгэнд бичжээ. Түүний номыг ерөнхийд нь харуул уг ном үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг тэр хэрхэн хууль зүйн яамд орж ажилласан аратны гэж нэрлэх уг системийн дотор ажиллах ямар байсан улс төрчид хууль зүйд хэрхэн саад хийдгийг дотроос нь харуулжээ. Харин 2 дугаар хэсэг тэр Трамп Оросын тагнуул гэх Russia Gate хэмээх хэвлэлд уйлаан тарьсан хэргийг хэрхэн мөрдөн шалгасан талаараа бичсэн байна. Трамп ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоны эсрэг өрсөлдөх үед тагнуул мөрдлөгийн байгууллагууд хэрхэн түүний эсрэг ажилласан, хуурамч хэрэг тогхыг оролдсон, эцэст нь Трампын хувийн Mar-a-Lago эдлэн дайрч орж нэгжлэг хийсэн зэрэг явдлуудын талаар хууль зүйн байгууллагын дотоод өнцгөөс өгүүлжээ. Номын 3 дугаар хэсэгт тэр Америкийн үндэсний аюулгүй байдал тагнуулын байгууллага хөдгөө хэрхэн ажилладаг, ямар давуу сул талуудтайг ярьсан байна. 4-р хэсэгт харин Батлан хамгаалахын салбар өөр ингэсэн тусдаа ашиг сонирхолтой газар болон хувирсан ба энэ салбарын ашиг сонирхол энгийн иргэд улс орны ашиг сонирхлоос зөрж байгаа талаар өгүүлжээ. Эцэст нь 5-р хэсэгт алдарт 2021 оны 1 сарын 6-ны хэрэг явдлын талаар өгүүлсэн байна. За ингээд номын эхнээс гол санаа гоцгой сонирхолтой баримтуудаас нь сэрүүлээ. Юун түрүүн тэр өөрийнхөө талаар би бол зүгээр л Нью-Йорк төссөн энгийн нэгэн залуу, эцэг их маань алдартай хүмүүс ч биш, энэтхгээс цагаачилж ирсэн энгийн хүмүүс. Би багадаа Disney World руу очиж хоккейн тэмцээн үзэх дуртай байлаа. Тийм атал би улс төрийн том мапанд уйлаан дунд явж орсон бөгөөд үүнд Deep State буюу далд төр хэмээх зүйл нэлээд холбогдох болно. Deep State буюу далд нууц төр засаг гэж юу вэ? Энгийн нэршлэхэд өнөөдөр Америк улс төрийн хичээл заадаг шиг байдлаар ажиллахаа болжээ. Оронд нь манай улсын улс төр дэрэгдээ сонгогддгоо төрийн өндөр албан тушаалтнууд, бизнесийн өндөр байр суурьтнууд, соёлын том одууд маш нөлөөтэй байна. Эдний талаар үндсэн хуульд дуртаагүй хэдий ч хэд өөрсдийн гэсэн дүрм журм зорилго ашиг сонирхол эрх мэдлийн их сурвалжуудтай. Эдэнтэй би янз бүрийн талбарт таарч удаа тулж байсан бөгөөд эд манай улсын үндэсний аюулгүй байдлын аппаратыг гартаа оруулан улс орныхоо аюулгүй байдлыг хангах тэргуун зорилтуудыг манд оройтулж байна. Үүнээс гадна толж авсан эрх мэдлээ ашиглан бодит байдлыг гуйвуулан манай үндсэн хуульд бүгдээр нь тулсан суурийг ганхуулж байна. Анх харахад эд хаанч биш тэгсэн хэрнээ хаасай гүж байх шиг санагдана. Deep State хэмээх энэ хүмүүс хуучирсан хоцрогдсон хүн сурдлын аппаратны завсар зайлахад нуугдан сүүдэрт ажиллаж далд эрх мэдэл хэрэгжүүлж улс төрийн тоглоом явуулж байна. Эднийг гэхдээ нүүб шиг тусдаа байгуулах гэх аргагүй. Оронд нь улс төрчин цөм бүлэг шиг бөгөөд хуулийг зэвсэг мэт хэрэглэж, хувийн ашиг хонжооны төлөө Америк үндэсний аюулгүй байдлыг хохироож, шударга ёсыг уландаа гიშгэж байна. Эд бүр Америкийн хамгийн өндөр албан тушаалуудыг гартаа оруулсан бөгөөд үүнд холбооны мөрдөх төвчөө Батлан хамгаалах яам, тагнуулын салбар гэх мэт олон салбар агентлагууд багтана. Энэ үүднээс үзвэл далд төрийнхний төрийн аппаратанд эзэлж буй энэ байр суурь гүрэн хамгийн аюултай юм. Улс төр дард иргэдээ сонгогдоогүй ийм бюрократ фракц төрийн аппаратанд байдаг нь шин зүйл биш. Ерөнхийлөгч Эйзенхауэр албан тушаалаас буухынхаа өмнөх хэлтгэлдээ Америк оронд урд байгаагүй том цэргийн аж үйлдвэрийн салбар бий болж байна. Энэ их аюул авчирч магадгүй шүү гэж ярьж байсан нь үнний хувьтай. Энэ талаар сануулж анхааруулсан ганц хүн тэр байгаагүй. Нэгс ерөнхийлөгч бас түүний санал санаачлага арга хэмжээнүүдэд саад болох гэсэн тэг саадуудтай учирч байв.
Ер нь бүгд найрамдах намаас сонгогдсон баг бүх ерөнхийлөгч нарт даалт төрийнхэн саад хийж байв. Тэд ерөнхийлөгчийн гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх удаж хуурамч мэдээлэл дамжуулж ерөнхийлөгчийн авч болох арга хэмжээг хязгаарлан танилцуулж сонголтыг нь хязгаарлаж байв. Ерөнхийдөө бүгд найрамдах намынхан саад хийж ардчилсан намынхныг дэмжиж байжээ. Үүний цаана олон шалтгаан байлаа. Юун түрүүн манай төрийн аппарат ер нь Вашингтон DC төвлөрсөн байна. Гэтэл энэ газар Америкийн хамгийн либерал газруудын нэг. Төрийн аппарат бараг тэр чигтээ зүүн жигүүрийнхэн бөгөөд тэгтээ бүр огтхон ч аяд үзэлтнүүд биш. Төрийн гол албыг ашиглаж бараг тэр чигтээ зүүнний үзэлт ихтэй сургууль боловсрал эзэмшсэн байдаг юм. Зүүнний үзэлтнүүд төрийг дээдэлж ирэх мэтлээс зууралддаг бол барууны үзэлтнүүд төрийг багаж гэж үздэг. Тиймээс ч барууны үзэлтнүүд төрийг анхайлахгүй хазаарыг нь татж байх ёстой гэж үздэг бол зүүнний үзэлтнүүд аль болоход анхайлгаж томруулахыг оролддог. Гэхдээ далд төрийнхний зүгээр нэг улс төрийн фракцууд гэж үзэж болохгүй. Түүнээс ч гүнзгий. Тэд Америкийн ард иргэдээ сонгогдоогүй хүмүүс хэрнээ Америкийн ард түмэн юу мэдж болохгүй шийдэж хэнийг сонгож болохгүй өмнөөс нь шийдгийг оролцсоор байна. Өөрийнхөө намтраас товчхон өгүүлбэл би дандаа ч юм улс төрийн фракцуудтай үзэлцсэн хүн байгаагүй. 80-90 онд өссөн хүүхдүүдийн адил би улс орныхоо төр засагт бүрэн итгэдэг. Энэ талаар ер нь боддоггүй хүн байлаа. Цагаан цэцэг эхчүүдийн адил аав ээж маань намайг хичээл сургалтанд анхаарангаа өөрсдийн өв уламжлалыг мартуулахгүй байхыг хичээдэг байв. Гэртээ нэг их улс төрждөггүй байсан аав ээж минь надад сайн хичээж хөдөлмөрлөл тэгвэл энэ улс оронд сайхан амьдрын шүү гэж заадаг байв. Энэтхэг айлын хүүхдүүдийн адил би ч бас том болоод эмч болох байх гэсэн бодолтой байсан юм. Тэгтэл хоёр зүйл намайг энэ замаас минь хазайлгсан. Эхнийх нь ахлах ангид мэргэжил сонголтын зөвлөх багш маань надад "Патиэл юу гэж хэрв эмч болъё гэвэл чи маш их суралцах хэрэгтэй болно. Ахлах сургуулаа төгсөөд ангаахын сургуульд орно. Их сургуулаа төгсдөгөө дараа хүртэл дахиад резидентээр суралцсан. Тэгээ суралцсаар байгаа чи 30 нас хүрсэн онол мэргэжлэр бие тааж ажиллаж эхлэндэ" гэсэн юм. Би эмч нарыг хүндэлдэг ч гэсэн ингэж их суралцж эмч болно гэхээс нэг л шантарч байв. Тэгтэл бас өөр нэг саад буюу шалтгаан гарч ирсэн нь би ахлах сургуульд байхдаа Long Island-ийн Garden City Country Club-т гольфийн цүнх баригчаар ажилладаг байлаа. Энд Нью-Йоркийн чинэлэг хүмүүс их ирдэг байсан дотор хэсэг хүн миний анхаарлыг илүү их татсан нь өмгөөлөгч нар байв. Гольфийн талбай дээр ч тэд ажиллаа ярилцдаг бөгөөд тэдний яриа тун сонирхолтой, адал явдалтай бас заримдаа аимшигтай сонсогддог байлаа. Ингээд тэдний яриаг сонссныхаа дараа би эмч болох сонголтоос сэргэлт буцалтгүй татгалзсан хуулийн сургуулийг сонирхсан юм. Тэгээд нэг юм хуулиар сураад төгслөө. Гэвч төгснөхөө дараа шуудхан өндөр цалинтай ажилд орч чадсангүй. Ийш тийш ажлын анкет бүглэж өргөдөл явуулаад л байсан ч хаанч ажилд орч чадаагүй. Тэгж яваад би нэг найзынхаа зөвлөсний дагуу Майамид очин улсын өмгөөлөгчийн албан тушаалд өрсөлдсөн юм. Ийхүү ажилд орсныхоо дараа л би Флорида мужийн Майами хотын улсын өмгөөлөгчд улстай хамгийн шилдэг тооцогддог гэдгийг мэдээд хамгийн шилдэгүүдээс суралцсандаа хэмээн шийдсэн юм. Ингээд би Майами Дэйд улсын өмгөөлөгч болсныхаа дараа нь Флоридагийн өмнөд дүүрэгт 9 жил өмгөөлөгчөөр ажилласан. Өмгөөлөгч болсон болохоор би шүүхийн танхимд улсын яллагч нартай буюу прокуроруудтай ан маань үзэлцдэг байв. Энэ явцдаа бид төрийн албаныхан өөрсдөө эрх мэдлээ хэрхэн буруугаар ашиглаж бүр шүүхэд тангараг өргөснөхөө дараа хүртэл шүүхийн эндэр дээр худлаа ярьж байхыг нь харж байсан. 2013 онд нэг ийм явдал надад тохиолдсон юм. Би хар тамхины 8-ны хэрэгт буруутгагдсан Колумбусын иргэн Хосе Луис Буйтрагаг өмгөөлж байв. Тэр Флоридагийн түүхэнд байгаагүй хамгийн их хар тамхины 8-нд нэр холбогдсон хүн байсан юм. Өмгөөлөгчийн туршлагаасаа би үйлчлүүлэгч маань тодорхой хэмжээгээр буруутай байж болох ч яллагч нарын буруутгаж байгаа бүх зүйл ангиар буруутан байх албагүй гэсэн итгэл үнэмшилтэй болсон юм. Учир нь яллагч нар өчнөө зүйл буруутгахад зарим нь онох байлгүй гэсэн тактиктайгаар өчнөө зүйл заалтаар хэрэгтнийг буруутгах нь илбэг байдаг юм. Энэ тийм ч муу тактик биш л дээ. Үүнтэй тэмцэхийн тулд маш их сөрөг ажиллагаа явуулах шаардлагатай болдог юм. Ингээд би Колумбийн Богота хотод очин баримт тааж эргэлдэж байгаад миний үйлчлүүлэгчийг барьсан Колумбийн цагдаа нарыг Америкийн хар тамхитай тэмцэх албанаас цалинжуулж байсныг олж мэдсэн юм. Энэ баримтаа дурдаагүй байсныг би прокурорт хэлэхэд тэр мэлзээд юу ч хэлээгүй. Орон нутгийн цагдаа нарт мөнгө өгж энэ залууг бариулсан гэвэл хэрхэн шийдэхдэггүй хэрэгсэхгүй болж магадгүй гэж айсандаа прокурор бүсгүй энэ баримтыг хавцад хэрэгтэй оруулаагүй дарсан байлаа. Ингээд эцэст нь шүүх хурлын сонсголын эхний өдрөл би энэ баримтыг гаргаж тавихад шүүгчнүүд орой дээр гараг мөнгө өгч хүн бариулсан гинэ юу яриад байгаа юм бэ хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Энэ нь манай хууль зүйн яам болон улсын яллагчид томоохон шившигтэй ялагдал болсон юм. Гэхдээ мэдээж Вашингтоныхны зангаар ийм хуудуутай зүйл хийснийхээ төлөө тэр прокуророг чийтгүүлж бариаггүй. Харамсалтай нь төрийн албан тушаалтнууд хууль зүйн баримтыг янз бүрээр говьуулах явдалтай таарсан сүүлийн тохиолдол маань энэ байгаагүй юм.
Удсан ч үгүй би хууль зүйн яамны дутагдлыг дотроос нь харах боломжтой болохоо мэдээгүй байлаа. Олон жил улсын өмгөөлөгчөөр ажилласныгаа дараа би хууль зүйн яамны Вашингтон ДС-д байрладаг үндэсний аюулгүй байдлын хилцээнд ажилд оров. Энд би терроризмын прокуророор ажилд орсон юм. 2013 оны үйл намайг шинэ ажилд орохын өмнөхөн 2012 оны 9 сарын 11-нд Ливийн Бенгази хот террористууд Америк элчин сайд Кристофер Стивенс, гадаад харилцааны ажилтан Шон Смит, Тэнгисийн хав багийн 2 ажилтныг алсан хэрэг гарсан. Уг нь энэ явдлаас сэргийлэх боломж байсан л байлаа. Тэр явдлын дараа Америкт бөө юм болсон. Тэр үед гадаад явдлын яам буюу төрийн департаментын дарга Хиллари Клинтон ажиллаж байв. Америкийн дипломатчдын аюулгүй байдлыг хариуцах гол хүн тэр байсан юм. Харин манай улсын ерөнхийлөгч Обама байлаа. Гэтэл холбогдох хүмүүс нь хариуцлага хүлээхийн оронд бүгд хариуцлагаас бултахыг оролдсон. Энэхүү хариуцлагаас бултаж гүйж байгаад Обама бүгд найрамд намын маш сул нэр дэвшигч Митт Ромниг эсрэг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялсан юм. Ийм цаг үед би хууль зүйн яамд ирсэн бөгөөд энд би Америкийн тусгай ажиллагааны топ багуудтай тусгай ажиллагааны удирдлагын команд буюу SOCOM-оор дамжуулан харьцдаг болов. Энд би тусгай ажиллагаануудын хууль зүйн талыг хариуцсан ажилласан юм. Өөрөөр хэлбэл баримтанд тулгуурлан гадаадын террористууд эсрэг ямар арга хэмжээ авах вэ? Дроноор устгах уу, баривчлах уу, Америкт авчирч шүүхээр оруулах уу гэх мэт шийдвэрийн тухайд зөвлөмж өгдөг байв. Ингээд би Бенгазийн хэрэг явдлыг шалгаж эхэлсэн бөгөөд тэр үед би манай улсын хуулийн салбарын алдартнууд үнэндээ улс төрчин гангстерууд, залилан мэхлэгчид хоёр нүүртнүүд юм байна гэдгийг тунс сайн мэдж авсан юм. Тийм хүмүүсийн тоонд Обамагийн томилсон ерөнхий прокурор Эрик Холдер, холбооны мөрдөх төвчөөний захирал Джеймс Коми, түүний орлогч Эндрю Маккеб нарч багтана. Элчин сайдын яам руу довтлсон террористуудыг баривчлах баримт бид цуглуулж байхад манай ерөнхий прокурор Эрик Холдер тэднийг яллахгүй байхаар шийдсэн бол холбооны мөрдөх төвчөөний талаар юу ч дуугараагүй. Тэд хууль зүйн яам руу уцтан холбогдох баримтууд хангалттай бүрдсэн тэднийг баривчилж болно гэд уцтахад л болох байсан ч тэгээгүй. Нууц ажилтнуудын олон жил цуглуулсан баримтууд тоосон дарагдан үлдэхэд гэмт этгээдүүд шудраг ёсны шийтгэлээ хүлээлгүй эрх чөлөөтэй зугаалж үлдсэн. Тэгсний хэдэн жилийн дараа Коми үндэсний зурагтаар бид ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтоныг улсын нууц мэдээллийг хувийн имэйл серверээрээ задруулсан явдалд буруутгаж яллахгүй гэж олон нийт юмд зарласан юм. Уг нь улсын нууц задруулсны төлөө яллах хэсэг шийдвэрийг хууль зүйн яам гаргах ёстой байтал холбооны мөрдөх төвчөө урдуур нь орон ийм шийдвэр дураараа гаргасан. Гэсэн ч өөрт нь тийм эрх мэдэл байгаа үгүйг Коми өртөөсөө ч тоогоогүй. Хууль зүйн яамд байхдаа миний ажигсан бас нэг зүйл хуулийг ялгууртай хэрэгэлдэг байдал байлаа. Жишээ нь ардчилсан намынхан 1 сарын 6-ны явдалтай холбогдуулан гаргасан мэдээллийг Трампын зөвлөх Стив Баннон хүлээн зөвшөөрөөгүй төлөө Конгрессийг үл хүндэтгэлээ хэмээн хууль зүйн яам Банноныг яллсан юм. Тэгсэн хэрн Обамагийн үед тагнуулын төв газрын захирал байсан Джон Бреннан Конгресст Америкийн тагнуулын байгууллага Конгрессийн гишүүдийг тагнаж чагнаагүй гэж хэлснийг болон үндэсний тагнуулын албаны захирал Джеймс Клаппер тагнуулын байгууллагууд Америк иргэдийн талаар нууц мэдээлэл цуглуулаагүй гэж худлаа хэлж байсныг огт тоогоогүй. Худлаанд баригдсан дараа чинь хоёрыг прокурорын байгууллага огт яллаагүй. Орчин үеийн Америкийн хууль зүйн систем ийм л халаг үтсэн ялгууртай тогтолцоо болоод байна. Үүний адил ерөнхийлөгч Байдны хүү Хантер Байден гадаадын засгийн газруудтай хууль бус хэлэлцээрт оролцож, хууль бусаар харт тамхи зэвсэг биедээ авч явсан батлагдчихад байхад л хууль зүйн яам түүнийг яллахаас одоо хүртэл татгалцсаар байна. Тэгсэн хэрнээл 1 сарын 6-ны жагсаалд оролцсон хүмүүсийг хэдийн байрч яваад батлан даалтанд гарахгүй байгаад яллаж байгаа нь үнэхээр итгэмээргүй. Америкийн хөлийг хууль бусаар давж орж ирчгээд Америкт ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг цагдаа нар барьж аваад байхад шүүхийнхэн эргүүлээд батлан даалтанд гаргаж байгаа хэрнээ төрийнхөө ордон жагсаж орон үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг болохоор батлан даалтанд гарахгүй хорж байна. Өдгөө хууль зүйн шийдвэрүүдийг нүдэ боосон шудраг ёсны сахиусан тэнгэр гаргахаа болжээ. Оронд нь даалт төрийнхний зааварчилгаагаар прокурорын байгууллагад улс төрчин шийдвэр гаргадаг болоод байна. Тэдний ээлжид байгаар би бас өртөж байсан юм. Яагаад би тэдний овоо хараанд өртөх болсон нь би Вашингтонд болсон Russia Gate хэмээх хэргийг мөрдөн шалах болсонтой холбоотой. Deep State-ийн хамгийн залтай хүчрхэг гарын нэг нь хууль зүйн яамны удирдлаганд ор ажилладаг холбооны мөрдөх төвчөө юм. Уг нь хүмүүс тагнуулын төв газрыг илүү нууцлаг, илүү хүчрхэг гэж боддог боловч холбооны мөрдөх төвчөө улс төр түүнээс илүү нөлөөтэй бөгөөд Америкчуудын эрх чөлөө өөрсдөө төр засгаа сонгох гэхэд илүү их аюул учруулдаг болоод байна. Учир нь тагнуулын төв газар хилийн чандад нууц ажиллагаа явуулж тагнуулын мэдээлэл цуглуулах үүрэгтэй бол холбооны мөрдөх төвчөө нь Америкийн дотоод руу чиглэж ажилладаг юм. Уг нь манай үндсэн хууль эрх мэдэл буруу ашиглагдахаас сэргийлсэн заавар журмууд байдаг боловч тэдгээр ногдхон хангалттай биш. Өдгөө холбооны мөрдөх төвчөө даалт төрийнхний хамгийн гол багж хэрэгсэл болжээ.
Өмнө нь холбооны мөрдөх төвчөө эрх мэдлээ буруугаар ашиглаж байсан тохиолдлууд бий. Тухайлбал хүний эрхийн төлөө хөдөлгөөний тэргүүлэгч Мартин Лютер Кингийг 10 гаруй жил нууцаар тагнаж байв. Тэгвэл өнөөдөр түүнээс хамаагүй ноцтой эргүүдийг хийдэг болсон байна. Чухам энэ үднээс ардчилсан намынхан бүгд найрамд намаас нэр дэвсэн улс төрчийг Оросын тагнуул гэж буруутган замаас зайлуулахыг оролцооч. Урд өмнө гарч байсан Кубын булангийн халдлага буюу Bay of Pig-ийн хэрэг явдал бас тэгэд Watergate зочд буудлын дуйлаан зэргээс ялгаатай нь Russia Gate-ийг манай хэвлэлийн өрдөөсөө ч үн зөөр мөрдөн шалгахыг жогт ботсонгүй. Зүгээр л баримт нотлогоогүй дуйлаан шууган цацхыг хичээсэн юм. Хэвлэлийнхэн өөрсдөө Deep State-ийн гар хөл болсон байтал бид Russia Gate хуурамч байсныг илрүүлж нийтэд мэдээлж чадсан маань бас их том үйл хэрэг байж дээ хэмээн одоо бодогддог юм. 2016 онд Трамп ерөнхийлөгч болсны дараа хүртэл Оросод Америкийн сонгуульд тутгалсан гэсэн яриа намжаагүй. Тэр үед Конгрессийн тагнуулын орооны дарга Devin Nunes надтай холбогдсон энэ хэргийг баримтан тулгуурлан шалгаж өгөөч надаас хүссэн юм. Би өмнө нь улсын өмгөөлөгч байсан. Дараа нь тусгай ажиллагааны SOCOM командд хамтран ажиллаж гадаадын террористуудыг яллаж байсан тул намайг Оросын тагнуулын ажиллагаа явуулсан хэсгийг шалгахад яг тохирох хүн гэж тэр үтсэн байв. Эхлээд би энэ ажлыг хүлээж авах сонирхолгүй байсан ч Devin надтай удаа дараа уулз тайлбарлсан дараа би түнд "За яах вэ? Гэтэ нэг болцолтой. Би зүгээр баримт л дагна. Баримт юу гэж хэлнэ би түүнийг дагна. Түүнээс би улс төрчихгүй. Аль нэг намын захиалга авахгүй гэсэн юм." Үүнийг тэр зөвшөөрснөөр би Конгрессийн тагнуулын ороонд ажилд орсон. Энэ шийдвэр миний амьдралыг ч бас Америкийн түүхийн голдролыг ч эргэлт буцалтгүй өөрчилсөн юм. Ийхүү бид Трампын сонгуулийн кампанит ажлын багт ажиллаж байсан Картер Пейж мэх хүнийг холбооны мөрдөх төвчөө тагнаж чагнах хүсэл тавьсан үеэс асуудлыг эргэн шалгаж эхэлсэн юм. Трампын сонгуулийн багийн нэг чухал үнийг тагнах зөвшөөрөл холбооны мөрдөх төвчөө аавна гэдэг нь нэг ёсондоо Трампын багийг тэр чигтэн тагнах хэрэг авлаа гэсэн үг. Үүнийг ашиглан холбооны мөрдөх төвчөө Трампын утас бусад хэрэгслээс явж буй мессеж харилцаа холбоог тагнах хэрэгтэй болсон юм. Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд амжилттай өрсөлдөж рейтинг өндөр байх үед холбооны мөрдөх төвчөө энэ мөрдлөгийг эхлүүлсэн тул тэд дараагийн ерөнхийлөгчөд тагнаж байж болцсохгүй гэдгээ ч мэдэж байсан. Ингээд тагнах хүсэлтийн холбоотой мэдээллүүдийг нэгж бод гаргуулж авахынхаа өмнө би холбооны мөрдөх төвчөөнд Трампын ажилтныг тагнах үндслэл хангалттай байсан байх гэж бодож байлаа. Харин дараа нь тэдний ирүүлсэн баримт өргөдлийг уншиж үзээд би өөр ойлгосонгүй. Холбооны мөрдөх төвчөө шаал худлаа байж боломгүй хийсвэрэн үндслүүд гаргаж тавьсан байлаа. Ингэхдээ тэд өөрт Английн MI6 тагнуулын албанд ажиллаж байгаад холбооны мөрдөх төвчөөний мэдээлэгч болсон Кристофер Стил гэдэг хүний мэдээлэлээр үндэслэн шалга хөргөдөл гаргасан байв. 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр төрийн байгууллагад ажилладаг хэн нэгэн Трампын нэр хүндийг унах үүднээс ийм шалгалт явагдаж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдгдэн уг хавц тэргийн мэдээллийг задлсан ч цаад бол үүнд итгээгүй тул уг хавц тэргийг бүрэн гэхээр нь өрдөөсөө чиглэлгүй энэ тэндээс нь цухуулгасан юм. Ер нь далд төрийнх нь ийм тактикийг ашигладаг болохыг би энэ хэргийг шалгаж эхэлснээс хойш тун удалгүй сайн мэдж авсан. Тэд эхлээд оньсон хүндээ баг ямар ч хамаагүй асуудлаар хавц тэрэг нээдэг бөгөөд дараа нь ийм мөрдлөг шалгалт явж байгаа талаар хэвлэлд мэдээлэл цантруулан хэвлэлээр цаад хүнээ бөмбөгдүүлнэ. Тэгж байгаа дараа нөгөө хүнийх эсрэг ажиллагааг улам л авчруулдаг ажээ. Тархи нь хагас дотоо ажилладаг хэмбугайч Трамп эсрэг мэдээлэл шаал худлаа гэдгийг ойлгоно. Трампыг Орос биеийн үнэлэгчдэр олдсон, нууц бичлэгийг нь хийж авч барьцаанд оруулсан, Трамп нууцаар Праг руу явдаг байсан, Оросын тагнуулын байгууллага Трамп хэлсэд олон жил болж байгаа. Тэр байтугай бүр Путиний гарын хүн болсон гэсэн ярианд хэн итгэвлээ дээ. Тэгсэн ч асуудлыг баримттай мэдээлэх ёстой хэвлэл мэдээллийнхэн үнэн шударга байх зарчмаа таягдан хаяад Трампыг хавц тэрэг гэдэг нэр томьёо гаргаж ирэн дуйлаанд тарьсан юм. Гэсэн ч хавц тэргийг нь уншсан бид түүнээс Трамптай холбоотой зүйл юу ч алга, ямар ч бодиттой баримт алга гэдгийг ойлгосон тул ингэж нэрлэх нь улс төрийн явуулга байж болох юм. Тиймээс ингэж нэрлэхийн оронд мэдээлэгчийг нэрээр нэрлэе хэмээн стилийн хавц тэрэг гэж нэрлэхээр тогтсон. Мөн гэрч мэдээлэгч нар юу ч гэж ярьж мэднэ, мөнгө харин худлаа ярихгүй гэж үтсэн тул бид энэ хэргийг мөнгөтэй холбогдуулан шалгахаар шийдэв. Трамп эсрэг анхны мэдээллийг өгсөн Кристофер Стил хэмээх хүн Fusion GPS хэмээх Америк компанид ажилладаг тул хэрэг Стил бусдын захиалгаар ярьж байгаа бол энэ компаниар нь мөнгө орж гарсан байх ёстой гэж бид үзэн тус компанийн банкны данснуудыг шалгахаар шийдсэн юм. Үүний тулд Конгрессоос зөвшөөрөл авах шаардлагатай. Энэ хүсэлтэд дарга Ньюсдэй хэлтэлтэр юу гэж дээ үгүй хэмээн татгалзав. Зөвшөөрөл авахын тулд тэр Конгрессийн дарга Пол Райны гарын үсгийг авах хэрэгтэй. Тэгтэл Конгрессийн дарга Ньюсийн багийн шинэ мөрдөгчийн хүсэлтээр шууд зөвшөөрлөггүй нь юу бол хэмээн Ньюс салгаад дээшээ хүсэлтийг маань дамжуулсангүй. Ньюстэй уулз бүртэл би энэ шаардлага дахин тавьж байв.
Тэгж байгаад нэг удаа бид хоёр Италийн Виченце хотод ажиллаар явсан хоолнд орж байхдаа би түнд дахиад л нөгөө хүсэлтэд тавив. Тэгэхдээ хэрвээ миний буруу байвал намайг дараа нь халж болно хэмээн би өөртөө итгэлтэй хэлсэн юм. Намайг үнэлтэд юм ярьж байгааг тэр мэдж байсан тул эцэстээ миний хүсэлтийг дээш дамжуулахыг зөвшөөрөв. Ингээд хүсэлтэд батлуулмагц Fusion GPS дээр бид овоо хараагаад тааруулсан юм. Ингэтэл тэд манай шалгалтыг эсэргүүцэн шүүхт хүртэл гаргав. Бүр дав заалдах шүүхтээ шүүхт хүртэл дараалан гаргасан юм. Ингэх тусманд бид маш чухал хүчгийн үзүүрээс сатгаснаа мэдж байлаа. Хэдэн сар үргэлжилсэн шүүхтэлцээний эцэст бид дансны улгыг навж үзэхэд тесрэлт болсон доо. Төлбөрүүд хийгдсэн байлаа. Тэгэхдээ бүр Хиллари Клинтоны сонгуулийн багийн данснаас болон ардчилсан намын үндэсний хорооны данснаас тус компанийн данс руу Perkins-Coie хэмээх хуулийн компаниар дамжуулан олон сая доллар шилжүүлсэн байв. Үүнээс харвал ардчилсан намынхан олон сая долларын төлбөр төлн сөрөг хүчний тагнуул чагнуулах ажил зохион байгуулсан байлаа. Хэрв 2016 онд надад Америк улс төрийн 2 нам тагнуул хууль сахиулах байгууллагуудыг худалдаж авдаг, холбооны мөрдөх төвчө тагнуулын төв газрын түвшин дээр дамжуулан сөрөг хүчний тагн чагнах замаасаа зайлуулдаг гэж хэн нэгэн хүн хэлсэн бол би шоолж инегээд итгэхгүй байлаа. Америкийн түүхэнд өөр тийм зүйл огт болж байгаагүй шүү дээ. Гэвч Трампын эсрэг яг ийм ажиллагаа зохион байгуулагдсан байв. Дээр нь худал мэдээллийн салбарынхан байна. Гэвч үнэн бол үнэн. Үн цохойсон бол дарж болох арга байхгүй. Дарвч далдайж булавч бултаа гэдэг шүү дээ. Ийхүү мэдээлэгчдэд Хиллари Клинтон болон ардчилсан намаас санхүүжилт авсан гэдгийг илрүүлсэний дараа Трамп Оростой холбоотой тэдний тагнуул гэдэг яриа зүгээр л сонгуулийн хар PR гэдэг нь ил болсон юм. Гэтэл намайг энэ талаар цааш улам шалган гүнзгий ухч төнхийн ярээр хууль зүйн яам надтай хамтарч ажиллах дурггүй болов. Холбооны мөрдөх төвчөөч бас өөрсдөө уул мөрийг баллах ажил явуулж эхэлсэн юм. Би Америкийн түүхэнд хамгийн том улс төрийн дуулаан скандалын үзүүрээс өөрөө ч мэдлгүй байж байгаад татчихсан байв. Манай мөрдөх багийн эсрэг асар том улс төржсөн үндэсний аюулгүй байдлын аппарат зогсож байв. Тэрхүү аппарат яг л Грекийн үлгэр домогт гардаг медуза шиг нэг толгойг нь тасдахад өөр 10 хэдэн толгой гараад ирнэ. Тиймээс мөрдлөг шалгалтад гүнзгийрүүлэхийн хэрээр би энэ ажиллагаагаа медуза операц гэж нэрлэсэн юм. Ийхүү холбооны мөрдөх төвчөөний тайлан холбогдох бичиг баримтуудыг уншиж судалж шүүснийхээ дараа би дараагийн шат буюу гэрчин шатанд гарав. Би хэрэгт холбогдолтой хүмүүс цөмд нь яг адилхан асуулт тавихаар шийдэв. Ийхүү шалгах явцдаа би стил холбооны мөрдөх төвчөөс бас янз бүрийн төлбөр авч ирснийг мэдсэн юм. Энэ зур миний эсрэг хэвлэлийн ажиллагаач эхлэв. 2021 онд Вашингтон Постын нийтлэлч Дэвид Игнатиус намайг Deep State-ийн эсрэг зогсож байгаа гэж дүрдээ итгэсэн хувилдааны олд итгэж гэж буруутгав. Ийхүүдэд энэ тэндээс янз бүрийн сум тавьж байсан ч Дональд Трамп 2016 онд Америкийн дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдоход далд төрийнхэн бүрэн паникийн горимд орсон юм. Энэ үед Трамп Оростой хувилцсан гэдэг сэрдлэг ганц хавц тэргээ салин гарч энэ талаар мэдээлдэг захиалах твлийнхэн өөрсдөө хүртлийн худал мэдээлэлд итгэж эхэлсэн байлаа. Энэ үед манай мөрдлөгийн багийн тайланг ил болохгүй гэсэн ажиллагаа асар эрчимтэй явагдаж эхлэв. Эхлээд тэд манай багийн дараа Дэвин Ньюнсийн эсрэг хувьчилсан дайралт хийв. Түүний Калифорни дахь тойрогт түүнийг Оросын тагнуул Путиний гар хөл гэж харуулсан самрууд босгов. Тэгсний дараа түүнийг дарвуулт завин дээр харт тамхи анхнуудтай үчлэг зохиодог гэж гөртөв. Утсанчгүй тэд бүр зааг хязгаарыг даван түүн рүү болон түүний эхнэр рүү уцтан утсаар занал хийж эхэлсэн юм. Тэгсний дараа нь элитүүд миний араас мөшгсөн. Трамп Джеймс Комиг холбооны мөрдөх төвчөөний даргын албанд шалаас нь халсны дараа далд төрийнхэн үүмэлтэн хариу арга хэмжээ авахар хувилдав. Джеймс Комигийн орлогч Эндрю Макабич бас Комигоос дутхгүй асуудалтай нэгэн бөгөөд эхнэр нь Виржиниагийн мужийн сонгуульд өрсөлдөхдөө Хиллари Клинтоны дотны холбоотноос $675 мянган хандив хүлээн авч байв. Ийхүү Deep State-ийн бидний эсрэг хөдөлсөн ч нэг сайн зүйл үүнээс үүссэн нь энэ зураа тэд Deep State гэдэг бол хуурамч байхгүй зүйл гэсэн ойлголтыг таягдан хаяж бодит ашиг сонирхолтой бодиттой фракц юм байна гэдгийг маш тод ил болгосон юм. Манай холбооны мөрдөх төвчөн ийхүү ялцарсан зүгээр нэг шившигтэй явдал байгаа зогсохгүй манай төрийн зохион байгуулалтанд маш том хохирол болно. Харамсалтай ийм зүйл хийсэн хүмүүс өөрсдөө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа юм. Джеймс Коми буруу зүйл хийж зарчимгүй ажилласанаа төлөө ажилласаа халагдсан хэрнээл ажилласаа буусныхаа дараа олон сая долларын номын гэрээ байгуулж байв. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр холбооны мөрдөх төвчөний хийсэн хамгийн ноцтой буруу нэг зүйл Хантер Байдны лаптоптой холбоотой мэдээллүүдийг нуунд харагдуулсан явдал. Байдны хүү Хантер лаптоп компьютерээс асуулахаар засварын газар үлдээгээд олон сар хаясны дараа тус газрын эзний үнийг хүрэн авсан бөгөөд нээж үцтэл дотроос нь Хантерын хууль бус хүчнэн үйл явдлын гэрэл зураг видео бичлэг
имэйлүүд гарч иржээ. Харт амь хэрэгжилж байгаа байдал бие үнэлэгч авсан бас тэгээд Орос, Украин зэрэг улстай хууль бус 8 хийсэн баримтууд өчнөөнөөр илэрв. Энэ баримт ил болсон бол 2020 оны сонгуул огт өөртөө иргэх байсан. Гэвч ардчилсан үзэлтнүүдээр дүүрсэн том тех компаниуд эдгээр мэдээллийг нуунд харж интернетээс хааж боохын төлөө бүхнийг хийсэн юм. Дээр нь холбооны мөрдөтөвч уг лаптоптой холбоотой мэдээллийг мөрдөж шалгахаас бүр 2019 оны үеэс татгалцсан байлаа. Энэ мөрдлөг сонгуулийн дүнд нөлөөлж болцсохгүй тул та нар Хантер Байдны лаптопыг нээж болохгүй хэмээн орон нутгийн мөрдөн шалгах газрын дарганаар мөрдөгчдөд тушааж анхааруулж байжээ. Улмаар холбооны мөрдөтөвч Facebook-тэй хамтран Хантер Байдны тухай мэдээлэлүүд Facebook-д орвол хааж боож дарах талаар тохиролцчихсон байв. Ийхүү манай төрийн нэгэн байгууллага цахим технологийн компаниудтай хамтран сонгуулийн үр дүн говьлох ажлаа зохион байгуулж эхэлсэн байв. Хэрв 2020 оны сонгуул болохоос өмнө Хантер Байдны талаар хангалттай мэдээлэл цацагдсан байсан бол сонголтоо өөрчлөх байсан хэмээн сүлдэн судалгаанд оролцсон хүмүүсийн 79% нь хэлж байжээ. Нью-Йорк Пост зөнд Хантер Байдны лаптопын талаар ноцтой мэдээлэл 2020 оны 10 сард гарсны дараа хүртэл холбооны мөрдөгтөвчний нэгэн мэргэжилтэн энэ бол шаал худлаа мэдээлэл хэмээн хэвлэлд мэдээлэл өгч байв. Тэгж байсны холбооны мөрдөгтөвч бүр аргаа барсан үйлдэл хийсэн нь 2022 оны 8 сард Трампын Мар-а-Лаго харш руу дайрч орон нэгжлэг хийсэн явдал байв. Энэ ажиллагаанд цагаан ордны зөвлөл хууль зүйн яам холбогдоогүй байх ямар ч учир байхгүй. Ийхүү холбооны мөрдөгтөвч улс төрийн өрсөлдөгч хуулийн байгууллагаар намнаж болохгүй гэсэн эртний зарчмыг зөрчсөн юм. Уг нэгжлэгээс хэд хоногийн дараа ерөнхий прокурор Мерик Гарланд нэгэн хэвлэлийн өмнө гарч үг хэлсэн бөгөөд гэхдээ тэр яг л өөрөө хүмүүс барьцаалгцсан мэт царайтай байлаа. Уг нэгжлэг бүр зарим ардчлалынхны хувьд хүртэл даварсан явдал болсон. Гарланд ингэхдээ Трампыг дахиж сонгуульд өрсөлдөж болохгүй хүн гэж хэлж ойлгуулахыг оролдсон бөгөөд Трампын гэрт нэгжлэг хийх болсон нь тэдний гэрт улсын нууцтай холбоотой баримтууд байгааг эргүүлээ авах явдал байсан гэж тайлбарласан юм. Тийм баримтууд байсан байлаа ч гэсэндээ эргүүлж авах гэж хэдэн жил хүлээгээвэ. Үүнээс өмнө Билл Клинтон ерөнхийлөгч зарим баримтыг төрд буцааж өгөлгүй авч үлдсэний дараа эргүүлж авах гэхэд нь улсын шүүгч ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хугацаанд хийсэн хувийн тэмдэглэл бичиг баримтуудыг ерөнхийлөгчөөс эргүүлж авах хүндэслэл байхгүй гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Билл Клинтонд одоо хүртэл улсын нууцтай холбоотой бичиг баримтууд нь байж л байгаа. Тэгтэл яагаад хууль зүйн яам Билл Клинтоны гэрлүү дайрч орон тэдгээр бичиг баримтыг хурааж аваагүй байж Трампын гэрлүү дайрч орж байгаа юм бэ? Цааш нь ухах юм бол Трампын гэрлүү дайрч орох зөвшөөрөл холбооны мөрдөгтөвчөнд өгсөн шүүгч өмнө нь шүүгч болохоос өмнө зартаа педофил Жеффри Эпштейний өмгөөлөгч байсан Рейнхард байсан юм. Чухам ийм замаар ийм шүүгчээс зөвшөөрөл аван холбооны мөрдөгтөвчөд Трампын гэрлүү дайрч орсон. Түүнчлэн Трампын гэрлүү орсон дайралтыг даргалсан үнэн нь Хантер Байдны лаптоп гэдэг бол худал мэдээлэл ямар ч тийм лаптоп байхгүй гэсэн яриаг хэвлэлд удаадараа өгчөөс холбооны мөрдөгтөвчний ажилтан Брайан Аутон байв. Уг ажиллагаа Трампыг яллах баримт болохоос илүү хэвлэл мэдээлэлээр Трампыг арчаагүй байдалтай гаргах нэр хүндийг нь унгаж МАГА хөдөлгөөнийг нь сулруулах зорилготой байв. Үүнээс өөр нэг улс төрийн өршөөлт түүний цаана байсан нь Трамп ерөнхийлөгч байх үедээ Хилларигийн имэйл болон Russia Gate-тэй холбоотой тайлан мэдээллүүдийг улсын нууцаас гаргах тогтоол гар үсгэж зурсан ба үүнээс болж холбооны мөрдөгтөвчнийхэн бараг тэр чигтээ өмдөндөө шийс алдаж байсантай холбоотой байв. Тэр хариугаа авч байгаа нь энэ байлаа. Ингээд энэ талаар өгүүлснээр дараа Паттл хэрхэн тусгай албаны хуульч байхдаа гадаадын террористууд эсрэг тусгай ажиллагаа зохион байгуулан террористуудыг амжилттай устгаж байсан. Мөн Трамп ерөнхийлөгчтэй танилцсад Трамп түүнийг өндрөөр үнэлж дотносон талаар бичжээ. Номынхоо дараагийн бүлгүүдэд Паттл Америк нууц алба холбооны мөрдөгтөвчөөр хэрхэн шинжилж болох талаар санаа оноогоо бичсэн байна. Энэ ном 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэгдсэн гэдгээс үзвэл хэрв Трамп ерөнхийлөгчөө сонгогдох юм бол Паттлыг энэ талын албан тушаал томилно хэмээн хоорондоо тохиролцсон байсныг харуулна. 2016 оны сонгуул цэргийн салбарынхан хууль сахиулах салбарынхан шиг их хутгалдаагүй ч цэргийн салбарынхан дэлхийн олон орнд дайнд ажинд байн хутгалтж байх, дайнтай байлгах сонирхол байна гэдгийг Паттл ажигласан ном бичсэн байв. Энэ талаар тэр ийхүү бичжээ. Трамп эхний удаа ерөнхийлөгч байх үедээ дахин шин дайнд оролцохгүй, шин дайн эхлүүлэхгүй байхын төлөө бүхнийг хийсэн ч түүнийг албан тушаалаас буусны дараа Батлан хамгаалах департамент Трампын хүчин чармайлтыг алгуур цуцлан гаргасан амжилтуудыг нүгүү хийх бүх алхмуудыг хийсэн байна. Үндсэн хуулиар бол ерөнхийлөгч зэвсэгт хүчний командлагч бөгөөд бүх эрх мэдэлтэйч бодит байдал төр төрийн аппарат өөрөө гол эрх мэдэлтэн ажээ. Америкийн Батлан хамгаалах яам жилд 740 тэрбум долларын төсөвтэй бөгөөд төсвийнхөө хэмжээгээр дэлхийн хамгийн том байгууллага тооцогдно.
Үүнтэй холбоотойгоор бодит байдал дээр янз бүрийн асуудал үүсдэг байна. Цэргийн салбарыг нь ерөнхийлөгчийн мэдэл байх ёстой боловч практик тэр бүр тийм байж чадахгүй байгаа бөгөөд цэргийнхээ ерөнхийлөгчийн эрх мэдлийг удаа дараа зориуд унгаж зөрчиж байгаа ч. Трамп эхний удаа ерөнхийлөгчийн албан тушаал хашаад бүр эрхийн хугацаанд дуусах өгөх үед Жанжин штабын дарга Марк Миллей Трампын эрх мэдлийг зөрчсөн шийдвэр олон удаа гарган цэргийн салбарын топ хүн нь бий болохоос биш ерөнхийлөгч биш гэсэн хандлага харуулсан юм. Чухам ийм зүйл гаргуулахгүй гэж манай улсын үндэслэгчид үндсэн хуулиар боловсруулж байсан юм шүү дээ үг нь. Тухайлбал нэг удаа Миллей дарга хятадууд руу уцтан хэрэг бид танаа улс руу довтлохоор болбол бид довтлох гэж байгаагаа та нарт урьдчилан мэддэхгүй шүү хэмээн анхааруулжээ. Энэ ёстой солиорол байлаа. Трамп ердөөсөө ч хятадтай дайн хий гэж бодоогүй байсан атал Миллей ерөнхийлөгчийн тушаалгүйгээр тийм мэдгэл хийсэн юм. Миллей өстой жинхэнэ намгийн улс төрчин кракен байв. Үндсэн хуулийн зарчмыг зөрчснийхэн төлөө бүгд түүнийг буруутгах ёстой байтал манай хэвлэлийг харин түүнийг магтандуулсан. Энэ талаараа Миллей би цэргийнхээ ерөнхийлөгчийг атганаас алдчихъя гэж болгоомжсон юм гэж ярилцлага өгчээ. Арай л амиараа. Ямар ч Америк хүн ерөнхийлөгчийн цэргийн салбарынхаа атганд байгаасаа гэж үсэхгүй. Гэвч Жанжин штабын дарга маань ийм зүйл ярьж байсан юм. Ийхүү цэргийн салбарын талаар бичснийхээ дараа Пател Батлан ямаг хэрхэн улс төрчлөлтөөс цэвэрлэх талаар санаа оноогоо дэвшүүлсэн байна. Номынхаа сүүлчийн 5 дугаар хэсгийг Пател 2021 оны 1 сарын 6-нд болсон үйл явдалд зориулжээ. 21 оны 1 сарын 20-нд Байден ерөнхийлөгчийн тангараг өргөхийн өмнө Пател хоёр ерөнхийлөгчийн хооронд эрх мэдлийн хэн замаар солилцох явдлыг хангахаар Вашингтон хотын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. Трампыг дэмжигчид Байден сонгуул илүү өөрчлөсөн гэж үзэн Байденаар тангараг өргүүлэхгүй гэж янз бүрээр эсэргүүцэж байв. Тэгтэл ардчилсан намын Пелоси Сенатын дарга Чак Шумернаар хотод танк хуйгт оруулж ирэхийг аюулгүй албаныхнаас шаардахад Пателийн албаныхан яах гэж зэвсэггүй Америк иргэдийг буудаж танкаар дайрах юм уу хэмээн асуув төвчөөрөөгүй ажээ. 1 сарын 6-нд Трамп өөрийг нь дэмжигчдэд үг хэлэхдээ та бүхэн жагсаж болно. Гэхдээ инх таймч байдлаар дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй хэмээн хэлж байсан юм. Үнэхээр ч тэр өдөр Конгрессийн ордны үүдэн жагсаж байсан хүмүүсийг ордны цагдаа нар өөрсдөө үд хаалгааны дотгошоо оруулсан юм. Олон хүмүүсийн донд үүмэн самуун дэгдээх гэсэн танхаа хүмүүс байсан ба зарим цагдаа нартай зодтолдод цон хагалж юм хум эвдэж зүтгэсэн. Бужигнаан дунд нас барсан хүмүүс үндэ Трампыг дэмжигчд байсан бөгөөд хоёр нь зүрхний шигдээсээр өнгөрсөн бол нэг нь хар тамхи хэрэглэсэн байснаас нөгөөг нь харин цагдаа буудан алджээ. Гэсэн ч хэвлэл мэдээлүүд цагдаа хүмүүс гал унтраагаараа зодж алсан гэсэн хутал мэдээлэл цогсоо зайгүй цацсан юм. Яг үүндээ тэр өдөр жагсан жагсагчд хэнийг ч алаагүй, хэний ч амьд хүрээгүй. Ямар ч төрийн эргэлтийг санаархал байгаагүй. Хэрв бүр нарийн шалгасан бол үүндээ жагсагчдын дунд янз бүрийн өдөн хатгачч хурхчихсан, жагсагчдаар хилдэг зүйл хэлэхээр уриалж байсан баримтууд байдаг ч тэр хүмүүс ногтхон шийтгүүлээгүй баригдаагүй. Тухайлбал Рэй Эпс гэдэг хүн бусдыг хүчрхийлд уриалж байгаа дүрс бичлэгт бичигдэж үлдсэн юм. Гэсэн ч түүний хуульчрын ям огт яллаагүй. Оронд нь тайван замарч гисэн Трампыг дэмжигчдийг дотоодын террористууд гэж ангилан яллсан юм. Улмаар Трамп эсрэг талынхан Facebook, Twitter, YouTube зэрэг платформуудыг ашиглан үг хэлэх хэрэгчлөөг боож хааж эхэлсэн. Уг жагсаалаас сэтгэн хоногийн дараагаас сошиал медиа платформуд Дональд Трампыг платформ дээрээсээ хөөж бандж эхлэв. Үүнтэй холбоотойгоор чөлөөт үзэл бодлыг дэмждэг Parler хэмээх аппыг хүмүүс татан ашиглаж эхэлсэн юм. Гэвч том тех компаниуд уг аппыг чааж боосон бөгөөд Apple, Google зэрэг компаниуд эдгээр аппыг хүмүүс утсандаа татж авч суулгахад саад болов. Үүнээс болоод Трамп ардчилсан намын талд орсон том тех компаниудтай тэмцэх ганц арга бол өөрийн гэсэн үг хэлэх хэрэгчлөөтэй платформтой болох явдал гэж үзсэн Truth Social хэмээх платформыг үндэслэсэн юм. Миний хуучин босс Devin Nunes Конгрессийн албан тушаалаа хүлээлгэж өгөн Truth Social-ын CEO болсноор тус компани гараанаасаа амжилтаа гарсан. Ийхүү Трамп 4 жил ажиллаад ерөнхийлөгч албан тушаалаасаа буусны дараа 70 төрийнхэн хүснээ эргүүлээ авсан бөгөөд тэд үг хэлэх хэрэгчлөөнд аль болох саад хийх гэж Russia Gate-ийн мэдээллийг улсын нууцаас гаргаагүй хэвээр. Америкийн технологийн том компаниуд ялгуурлан гадуурх бодлого хэрэгжүүлэн өөрсөнд нь таалагдаагүй хүмүүсийн дуу хоолойг хааж боож эрх мэдлийн ашиглалт бидний нухчинд арахыг санаарч байна. Гэвч сая Америкчууд Deep State-ийн өмнө өвдөг сөгдөхөөс татгалзаж байгаа нь сайхан мэдээ юм. Бид цаашид ч тэмцэх ёстой. Төрийн албан тушаал бүрт бид өөрсдийн талын зүрх сэтгэлтэй зоригтой хүмүүсийг гаргах хэрэгтэй. Үнний төлөө тэмцэж хуурамч мэдээлүүдэд тэмцэх ёстой. Би хуулийн сургууль сурж байхдаа од сурагч байгаагүй. Дараа нь бас нэг их олонний танил өмгөөлөгч байгаагүй.
Гэвч хувь заяаны хуваарлалтаар юм уу би Америкийн түүхэнд гарсан хамгийн дуулаантай эргийн мөрдөн байцаалтыг шалгах мөрдөгчөөр сонгогдож таарсан юм. Түүнээс хойш 7 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Америкчуудын төр засгаа өөрсдөө сонгох эрхийн эсрэг хийсэн Deep State-ийн дайралтын замд бие амагт таарч тэдэнд хөндлөсөж байжээ. Одоо бид ганцаараа биш харин хамтдаа төр засгийн гангстеруудын эсрэг зогсох цаг болсон байна. Бид чадна гэдгийг мэднэ. Хамтдаа тэмцэцгээ хэмээн Паттл энэхүү номоо дуусгажээ. Ингээд номынхаа авсралтанд тэр Америкийн төрийн байгууллагуудад ямар практик шинжилэлт хийх хэрэгтэй бичснээс гадна төрийн өндөр албан тушаал суугаа хэн гэдэг хүмүүс Deep State-ийн ашиг сонирхлыг төлөөлж далд төрийг хамгаалж байгааг нэр ус албан тушаалтай ч гэсэн бичжээ. Үүнд ерөнхийлөгч Жо Байденаас ахуулаад Трампын зөвлөх байсан Джон Болтон, Хиллари Клинтон, Камала Харрис, Обамагийн зөвлөгч байсан Джон Подеста гэх мэт хүмүүсийн нэрсийг бичсэн байна. Энэхүү номоо хэвлүүлснийхэн дараахан Трамп Америк ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бөгөөд 2025 оны 2 сард Каш Паттл Америкийн холбооны мөрдөх төвчний захирлаар томилогджээ. За ингээд Америк холбооны мөрдөх төвчний захирал хүний бичсэн тун сонирхолтой нэгэн дурсамж номыг хүргэлээ. Таны мэдлэг тусал нэмсэн байх гэж итгэж байна. Өөр ямар номын товч тайлбарыг сонсомоор байгаагаа комент хэсэгт бичиж үлдээж болно шүү. Боломжтой болохоор болохыг хичээ. Анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.